What's going on? Los Angeles Stadium. We are here at the FIFA World Cup 2026. And we're here from Cambodia, Gambat. And on the count of 3, we're going to get loud for Gambat. 1, 2, 3, get loud! Let's go! Аврах шалгаруултыг газар дээрээс нь одоо сурвалжлах за санаачлага юу нэ хийзээ хаанаас эхэлтэй. За энэ юм очиртай. Дэлхийн FIFA буюу хөдөлгөөний хөлбөмбөгийн спорт хөдөлгөөний холбооноос спортын сэтгүүлчдийн холбоотой эрх өгдөг. Квот өгдөг. За энэ шугамаараа бол ингээд Монголын спортын сэтгүүлчдийн холбоо нь хүнээ шалгаруулад одоо хоёр төрөл байгаа. Нэг нь сэтгүүлч, нөгөөх нь гэрэл зурагч. Ааха. Ийм хоёр төрлөөр хүмүүсээ шалгаруулж авдаг. Тэр шалгаруулсныг Монголын хөлбөмбөгийн холбоотойгоо хандаад тэр за манайхаас ийм хүнийг ингээд дэвтрүүл хамруулж өгнө гэж FIFA-аар хөсөлт өгдөг байхгүй. FIFA тэр авсан улс болгоны тэрийг бол оруулах албагүй. Бүгдийн шалгаруулалтанд авдаг. Нэгснээ маш FIFA-гийн том шалгаруултыг давж ээж тэр улсад квот өгдөг. Анхных нь бол спортын сэтгүүлчээр өгсөн. Тэр нь бол манай инх төвчин гэдэг 5 сар сарны эрхлэгч байсан. Спортын сэтгүүл залуу маань инх төвчин маань ингээд нийтдээ 4 дахь сайдлыг аврахтай явж байгаа. Сэтгүүлчээр. Тэр нь болохоор сэтгүүлч бол ингээд бичдэг те ингээд хөлбөмбөгийн газар дээрээс нь харна бичин уур амьсгал яг иргэн тойронд нь ороод яг өөрийнхөө бүх сэтгэлдүүдээ бичдэг. Гэрэл зурагчингийн хувьд бол 3 дэлхийн авраг буюу одоо ингээд 12 дахь жил дээр л их авч байгаа. Шалгаруултанд ордог. Монголын спорт сэтгүүлчдийн холбооноос тодорхойлоод явуулдаг. Монголын хөлбөмбөгийн холбооноос FIFA руу явуулдаг. Энэ удаа танаад өгөх боломжгүй байна. Тэр болохоор нөгөө гэрэл зурагч чинь харьцангуйгаар тоо цөөхөн. Тэр одоо тэр яг ногоон төвчэн дээр гарах тоо байна. Тэр усуудын хамрагдах тоо байна. Монгол улс чинь нөгөө хэм блэ тамирчид нь байхгүй те. Ороогүй. Гэтэл тэр тамирчид орж байгаа нөгөө 32 64 гэсэн улсуудын сэтгүүлчдийг эхэлж авна гэдэг ч юм уу. Тэгээ том агентлагуудыг орно одоо GTM юу гэдэг улс хөлийн зөвшөөрөгдсөн том агентлагууд ордог учраас тоо харцсангуу бичдгүүдийг бол хамаагүй бага учраас тэр шалгаруулалт маш өндөр. Тэгж явжсаар ингээд 3 дахь дэлхийн авраг буюу энэ сая Америкийн нэгдсэн улс болсон 2026 оны дэлхийн аврагт нэг Монгол улс нэг квот өгсөн. Буюу анхны квотыг тэгээд маш өндөр шалгаруулалтыг давж гисэн үг л та. Тэгж гэрэл зураг авах анхны эрх нэгдэж. Тэрэнд одоо ингээд шалгаруулалтыг давж орсондоо баяртай байна. Энэ тасранд Монголын спорт сэтгүүлчдийн холбооноос өсөлтийг мань хүлээж авч Монголын хөлбөмбөгийн холбоо шийдвэрлэж өгж тэгээ ингээд FIFA тэнцэндээ баяртай. Тэгээ анхны тоглолт буюу эхнээс нь дуустал байж байгаа төрлөө. Тэгэхээр та нэлээд олон тоглолтууд үзсэн байна тийм ээ? Нийтдээ 23 тоглолт өгсөн. Мөрөг. Мөнгөөр тоолох юм бол одоо баршгүй. Гэхдээ энэ чинь нөгөө бусад урд нь олсон дэлхийн аврагуудыг бодох юм бол жишээ нь Оросд бүх тоглолтууд руу явхад спортын сэтгүүлчтэй үнгүү тээвэрлдэг. Тэр хот руу нисэн үнгүү нисэн хот дотроож байсан гэсэн таран байдлаа бас бүх нийтийн тээвэр нөхцөл үнгүү. Тэгээд онгоцоо хоорондох нислэгүүд нь үнгүүсэн байхгүй. Доохот жишээ нь нэг хот болж байгаа учраас зүгээр ингээд медиа автобусаараа яваал ингээл үзсэн. Харцсангуй Америк нэгдсэн улс нэгдүгээр капиталист улс, хоёрдугаар зах зээл яаж явдаг, яаж мөнгө олох уу гэдгийг ингээд бүр тооцоолцсон байдаг. Бүх дүнтэй, бүх хүмүүнтэй. Нийтдээ би бараг 50 гаруй нислэг гэсэн. Өнөөдөр тоглолт маргааш өөрчлөж. Өнөөдөр Улаанбаатарт маргааш Баян үлгээд нөгөөдөр Дорнотод. Бүр тэрнээс хол штэ тий. Өнөөдөр зүүн хязгаарт далайн ирэг нөгөө ирэг дээр гэдэг ингээд. Тэгээд тэр болгон руу нисэх шууд нислэг байхгүй. Дандаа дамжиж. Дандаа Денверт одоо хамгийн хямдхан байлаад авч байгаа. Одоо улсаас энэ ташрам дэлгэхэд улсаас нэг төрөгч байхгүй шүү дээ. Зөвхөн эрхээ аваад явж байгаа. Бид нар өөрсдөө спонсор олно, өөрсдөө мөнгөө хармаанаасаа гаргано, бүх зардал байсан. Асар өндөр зардалтай байсан. Тэгэхээр хүмүүс нэг амар ингээд улсын мөнгө аваад зугаалаад энэ ямар сайхан гэж бодож байгаа бах. Үгүй. Энэ бол нэгдүгээрт тэр 50 хэдэн нислэг гэдэг чи одоо асар их зардал. Өнөөдөр $200 байсан билээ. Маргааш 400 болчих жишээ нэ. Өдөр болгон тулах тусам үнэн нэмэгдээл ингээл тэгээ өөрчлөлт дээр чинь билетээ захиалах, явах маршрутаа тогтоох, аль улсад хаана аль багийн тоглох нь зүйлийг мэддэхгүй шүү дээ. Эхний ядыг ингээд тодорхой заасан. Өнөөдөр Лос Анжелес хотод нийлэлт буюу Америк Парагвайгийн тоглолт гэл тэр нэг ил байсан шүү дээ. Тэгээ сүүлдээ ингээд нөгөө хасаад шатанд ороод тэгэхээр аль нь тоглолт учраас ингээл билетээ эрхэл захиалганд ингээл өрөөл явж байгаа юм. Тэгээл ниссэн. Зүгээр нэг үнэхээр дуртаатай яваад ажлаа гоё амжилт ирсэндээ бахархалтай боловч
7 хоногийн 1 өдөр орон дээр унтсан гэж бодохгүй. Бусд надад онгоцны бодол дээр. Өглөө онгоцны бодол дээр стадион руугаа шууд яваад очиод ороод бужигсан саргаал орой гараал онгоцны бодол. Яа. Шүтээ онгоцны бодлын 0-д угаана. Сундал дээр суугаа газар онгоц дотор унтан тэгэлээ. Гэтэ бол маш гоё юмсан. Энэ ч гэхдээ нөгөө жоохон хэцүү сонсогдож байгаа ч гэсэн нөгөө хөл бөмбөг гэдэг зүйлээ үзэж явж байгаа болохоор бас жаргалтай явж л байгаа л да. Би яжсэн нөгөө 18 онд лөө 18 онд Арсенал ЦСКА-гийн тоглолтыг үзэж байхдаа яг юунаас буугаад вагоноос буугаад вокзалаас буугаад тэгээд нөгөө букинг хийсэн газар нь ажиллахгүй болцсон. Тэгснэ шууд тоглолт үзснийхаа дараа маргааш нь бас буцах гэдэг. Тэгээд яг нэг ингэж хүлээж явах зурдаа нэг ингээд би ингээд ядраад байгаа. Ингээд зовоод ах шиг байгаа. А гэхдээ өөрийнхөө багийг үзсэн гэдэг утгаар ингээд сэтгэл өөрөөд ингээд яваад байдаг. Яг тийм юм болдог тийм. Би ч бас яг 18 оны дэлхийн аваргаар Оросын шгшээг Египтэд тоглолтыг бас үзэх гэж Москваас Санкт Петербург явхад вагоноор ер нь бол билетүүд байхгүй, онгоцоор нисгэд бүх юм байхгүй, тавцсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө BlaBlaCar гэж байдаг байхгүй. Тэгээ нөгөө хитэн нөхдүүд хоорондоо ингээд нийлж ягаад за тэгээд тэр зүг рүү явах юм байна гэж. Тэгээ нэг тиймэр Санкт Петербург машинаар явсан. Тэгээд ямар ч танихгүй хүмүүстэй ингээд суугаад бараг 7-8 цаг ядарч байгаа байхгүй. Тэгсэн мэтлээ тэгээд Санкт Петербург ороод тэгээд за одоо тоглолт болохгүй болгож байгаа ч гэдэг. Шууд гоё уур амьсгал бол яач гэдэг цаанаас ингээд энергийг өгдөг, хүчийг өгдөг тийм ээ. Тэгэхээр одоо ингээд гамбах асуум санагчлал байна. За ингээд холбоо, хөлбөмбөгийн холбоо за тэгээд сэтгүүлчдийн, спортын сэтгүүлчдийн холбоо гэж байгаа тийм ээ. Тэд ингээд та ингээд шалгаруулалт тэнцээд квота авлаа. За тэгээд тоглолтууд руу тэгэхээр зардлаа бол та өөрөө гаргаж ирнэ тийм ээ. Тэгэхээр яг тоглолтууд бол та зөвхөн нөгөө пресс одоо өмнөхөөрөө орчиж байгаа. Тэр ногоон Тэвжийн дээр гарсан анхны монгол хүн болж байгаа. Бичдэг хүмүүс автомат төвшөө маань 4 дахь удаа явж байгаа бол дандаа дээрээс шилэнний цаанаас скул ингээд сууж байгаа үздэг. Гэрэл зурагчны хувьд бол ногоон тэвжийн дээр гიშгэж байгаа анхны монгол болж байгаа. Тэгэхээр тэвжийн. Нэгдүгээр тэрлүү чинь хөлбөмбөгийн тамирчид маань орно, шүүгчд орно, тэгээд эмч мэмчнэр орно те. Урдуур хэвлийнх нь л ордог. Хэвлэл дотор бол бүх хэвлэг орохгүй шүү дээ. Зөвхөн гэрэл зурагч л орно. Тэр утгаараа. Хоёрдугаар нэгэн тийшээ орж байгаа юм чинь ингээд аль болохоор сайхан гоё мөчийг л хайж авсан гоё мөч аавна. Гоё моментиг аавна. Дэлхийн тэр олон лаг зурагчтай энэ тэр зэрэгцээ сууж байгаа юм чинь яг гоо туршлагынхаа хувьд бол илүү л аавна гэж үзэж байгаа. Би ч одоо урд нь 6 хойлын сурвалжилсан. 6 хойлын бүтэж бас тоо шүү дээ. Тэгээд тэр туршлагаараа ч юм уу тэгээд зарим нэг гэрэл зурагчдад бол багшсан тэнд. Жишээ нь тэгэл Узбекийн гэрэл зурагч юм бол ингээл орсоор ярьдаг тэгэл яах вэ гэл. Узбек Португалаар тоглоод байдаг. Тий. Тоглолтоос байдаг. Гой момент авч чадахгүй тэгээд надаас ингээ файл авч болох юм болов гэл. Тэгээ онцлог нь яг FIFA эрхээ авч байгаа болооч тэр зураг болго миний өмч учраас те ингээ би яг яах нь бол миний дур учраас те. Зураг аавна хажуугаар нэг ганц нэг хүмүүстэй ингээ найз нөхдөд дөндөл болсон л доо. Ингээ зарим нэг нь олимпик цог явжсэн нөхдөд хүртэл тааралтай бол яах вэ. Хоёлаа яд суудлаа солихоо баг солигддог шүү дээ. Би энэ талд байгаа юм чи чинь тал. Түүнээс тэнд нэг суугаад бол босно гэж байхгүй. Хөдлөхгүй. Тэгээд тэр нэг жоохон туршлагаараа ингээл солилцоол те. Өнөөдөр Месси над руу гүйжидэл байр солигдсон цаашаа гүйж шүү дээ. Тэгсэн тэр талд нь гармаар байдаг шүү дээ. Эсвэл би Месси гүйж нөгөө Бельгийн ч юм уу хиний чинь те нөгөө багийг авч болно шүү дээ. Испанагийн ч юм уу. Тэр болгон дээр маань авирыг ихтэй бас тэнд чинь энэ их онгоцны зарлаа чинь би баяндаа яваг шүү дээ. Би ч адилхан спорт сэтгүүлч спонсор яг нь олон жилийн туршлагаараа спонсорд тусгацсан. Одоо манай Монголын сайхан компаниуд спорт аягүй ойлгодог болсон. Дэмждэг болсон. Одоо жишээ нь Талын Монгол гэл намайг спонсорлсон. Талын Монголын гой мөнгө ядч нэг ярьчмаар шүү дээ. Тэнд бол видео их хоройт. Зөвхөн зургаал авах өөрөө илүү илтгэж болохгүй. Тэгэл Монгол зангаараа нэг Талын Монголын зургийг аваад тэгээ яриад жижигхэн нөгөө бичлэг хийчих жоох. Жижигхэн рилэн дараасан. Тэгэхгүй бол спонсоруудыг бас гомдоо шүү дээ. Тийм дараагийн юм нэгээр дуусахгүй. Гэх мэтлэнгээр бүгдийг зохицуулах. Мэдээж тэр дотор жижигхэн бичлэг хийчихдэг чинь аюу ч асаасан юм байна. Бос нь бол гадаа чөлөөтэй. Студионы гадаа бол чөлөөтэй. Студионыхоо фонтоо тэр олон хүмүүсийн урсгал дотор ч юм уу ингээл яриад юмнуудаа хийсэн л дээ. Чадах ятгаараа нөгөө зөөр явахгүй тэгэл тэр бүх спонсоруудынхаа бас нэрийг дуртахгүй бол болохгүй те. Тэр хүчнийхээ тэр бүх спортыг илэрхтэй компаниуд, найз нөхөд, дүүнер одоо юу гэдэг маш олон хүний тусламж дэмжлэгтэйгээр энэ 40 хоногийг өнгөрөөд гэж байгаа юм. Тэгээд тэр болгоно амжуулсан. Тэгэхээр одоо
аюу ойроос яг ингээд гой мөчүүдийн одоо зурнууд байгаа юм шүү тийм ээ. Ингээд дуусаад яг коридорлоод гардаг штэ. Тий. Мессиг л харж л байхгүй. Дартдаг айлт коридорлоод. Хэнийг Роналдог гэж авсан Мессиг авсан чинь ингээд цуг ингээд Неймарта тэгээ сүүл дээр Ямал дээртэй тэгээ Мбаппе дээртэй бүгдийг л авсан. Би нэг юу асуумаар байна. Одоо энэ тодорхой хэмжээний одоо улс орнуудын нэг юм дэмжигч нар өөр өөрсдийн гэсэн одоо нэг юм үйлдэлтэй байдаг. Тэнгүүд энэ жилийн хамгийн содон зүйл нь Норвегийн шиг баг байсан. Рүү гэдэг. Тэр яг ямар шүү байсан бэ? Тэр стадион дотор яг тэрийг ингэж сонсох мэдрэг. Тэр тийм ер нь бол дэлхийн аваргын хаалт дээр хүртэл яг тэрийг бүр хэсэг дээр яг тэрний 30 минутын пауз шиг хэсэг дээр ингэж тэрийг хүртэл ингээд нөгөө химлээ Жузеппе Энчеледос тэр нөгөө Мексикийн удирдаач тэрийг ингэж удирдаад яг тэрийг нэг гоё үзүүлбэр болгосон байхгүй. Энэ жилийн бас маш содон онцгой момент нэг нь гэвэл тэр яг мөн байсан. Яг тэр мэдрэмж ямар байсан бэ? 23 нислэг 23 тоглолт. Тэр гол нислэг. Ингээ эхний ээж нэгэд би түрүү яасан штэ ингээд эхлэж шууд зогцсон. Тэгсэн манай төвшөө манд дандаа өөрөө Бразилийн фанат. Яг Бразилийг дагаад Бразил энийг хожин гэдэг тагцсан. Би Бразилийг дагаад алавтаа мөг зөрөө авчихгүй. Тэгтэл тоглолтоо зөрөө авчих. Зарим тоглолтын дээр нийлэн, зарим тоглолтын дээр хоёлаа ингээд салаа явна. Тэгэхэд над тэр Норвег тарах, Герман тарах. Би Германыг дэмждэг Герман тарах. За яг энэ дараагт яг таарна гэтэл очигдод тусах. Тэгэхээр би Норвегт таарах байхгүй. Би одоо тэр яг саяны тэр FIFA 2026-гийн одоо дотроос яг Норвегийг авч чадаагүй. Германы баг авч чадаагүй. Бусдад таарсан. Яг нөгөө нэг плед авцсан юм чи тэр лугаал. Тэгэхээр Испанта ямар их таарва. Испани тоглолтог баг бүгдийг авцсан байна. Тэгээд Кабо Девердегийн тоглолт молтоос эхлэл ингээд бүгд авсан. За эдгээс алуулан тагтал тэнцэж мэдээлтэй. Гараад ирэнгүүт фанатуудын тэр уур амьсгал за тэр стадионыгаа да тэр фан фестивал дээр битүү хамж тэнцсэн. Яста хожицсонтой адилхан болцсон. Одоо та ингээд 23 тоглолт үзлээхээр 23-ын тоглолтоос яг хамгийн маш тийм одоо тийм марташгүй бүрэх супер гоё тийм одоо сэтгэл үлдээсэн тоглолт юу вэ? Тэгээд хамгийн нөгөө сэтгэл одоо бас тогтлоод нэг энэ тоглолтыг үзэлцтэй гоё бахтай гэдэг яг тэрүүгээр нэг хаяа нэг шантардаг шнэ. Нэг ийм тоглолт боллоо та гэдэг нэг тийм хоёр тоглолтуудыг нэг онцлол. Мэдээж финал те. Финал бол ойлгомжтой. За одоо яах вэ те. Гэхдээ яг өндөө бол Испанид дэмжсэн тухайд. Аргентин жоохон тийм бохир тоглоодсон. Тэгээ Испани аюу гурван тоглолт байсан. Тэгээ энэ гоё уран тоглолт юм. Энэ залуучууд хожижоос ол дотроо бол бодчихсон. Гэхдээ яг нь спорт юм чинь тэгээ нэг нь хожигдчих, нэг нь хожигдох юм чинь. Ер нь аюу гоё юусэн тэр Тегабар нөгөө Кабаверда нөгөө Батар яг тэр Батарын тоглолт гоё явсан баг. Тэр бол амар гайхалтайсан. Тим төөхөн хүн амтаа улсаас тэр хөлбөмбөгийн холбоо FIFA-гийн тэр мөнгө цаасыг зөв авч зөв зарцуулж тэр гоё шалгаруултыг давж тэр төөхөн амтаа 10 хуваагдсан гэж байгаа 10 арал дээр байдаг те. Тэр хитгэн хүн 500 мянган хүн 10 хуваагдах чинь ингээд маш зөөхөн одоо манай нэг жижигхэн багнуур дүүргэс юм гараад чинь. Тийм үү. Гэтэл тэр мөнгө яг зөв хуваарлагдаад явах юм бол улс жижигддэг юм ба шүү дээ. Боломж байна. Ингээд боломж байна. Красао орж исэн, Кабо Верде орж исэн. Ингээд ер нь газар зүй хичээлийг бол энэ дэлхийн авраг заасан. Тэр мөнгөний зарцуултыг зөв зарцуулах юм бол одоо ингээд багаас нөхж болж байгаа шүү дээ. Одоо FIFA спортын төрөлд номер 1 хүн төрлөختний хамгийн хүчтэй хөлбөмбөг те. Гэтэл ингээд жагсаагаад үтгэхээр эхний 5-д ордог жудо гэдэг чинь манайх жудоос медаль аваад алж байгаа шүү дээ. Манай хэдхэн 3 секундыг гайхаад идэв шүү дээ. Би бол жудогийн дэлхийн аварт 9 удаа дэлхийн аварт явж байсан бүх олимпиад. Манай олимпийн медалийг жудо таслаагүй шүү дээ. Тийм. Жудо таслаагүй, бус спорт таслаа. Тэр зөвхөн зохион байгуулалтын асуудал байгаа шүү дээ. Түс манайх тэр юунда биш шүү дээ. Хүн цөөхөндөөж биш. Хүн цөөхөндөө үлдээд тэр арлын улсууд ингээд ороод тоглоол ингээд лаглаг Испанта тэнцэж мэдсэл ингээд. Ирланд бас байсан тийм ээ. Аргентины анхны гол молыг хийгээл. Аргентин ч гол алдааг байж байгаа. Тэдний л 2 гол алдсан байх л дээ. Тэр мэт чинь ингээд аюу гой гоноо зөндөө байсан. Тэгэхээр одоо ингээд спортод моноо тарцсангуу лаг өгчөж шүү дээ. Одоо ингээд нөгөө нэг Нико гэдэг чиг нөлөөлж байна. Дэмжихэд одоо волейболын лиг, мэг хөлбөмбөгийн сагсны ингээд дотоодын лиг хоорондын тэмцлүүд аюу гой болоод яг энэ тэр дэмжлэг залуучуудын спортыг тэр урсгал аюу гоё орж ийн л та тэр e-спорт ч гэдэг юм уу те ингээл одоо урд нь одоо ингээл хэлэхэд
би одоо нутаггүй Азийн наадамд явах юм. Манайхаас маш өргөн бүрэлдэхүүнтэй тамирчид явж байна. Урд нэг 200 гаруй тамирчид явдаг гэсэн бол одоо энэ удаагийн Нагаи Азийн наадамд 1000 гаруй хүмүүс явж байна. 1000 гаруй. Тэгэхээр чинь ингээд бүр 5 дахин ихсэн баг. Тэгэхээр спорт яаж өөр ингэж одоо энэ их улс төрийн энэ их заван стрессийн дунд Монгол улсыг ганц мандуулж байгаа юмнууд спортын тэр төрийн тулыг дуулж байгаа юм уу жоохон хөвгтөлөө шүү дээ. 18 9 тэр жудоогоос медаль аваад жилөөдөөс медаль аваад дуулж байна. Адиж хөлн бүгдээр медаль авдуулах нь одоо ирээдүйн байх л та гэдэг бас өрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг бас болно шүү дээ. Ари яг яалчгүй ингээд Капвердийн тоглолтыг үзэхээр тэгээд нөгөө тайлбарч нар ийм орн гэдэг шүү, ийм хүн амтаа ийм тэгж ярьж яхаар шууд ингээд Монголоо хажуулна ингээд байнг харьцуулаад байгаа байхгүй. Манайх ч нь бол 3 сая за 3 тэнтэй. За ингээд ийм ингээд бас уг нь бол ингээд багтаад байдаг тийм ээ. Хараадах ингээд багтах боломжтой. Тэгээд яагаад болохгүй нэ гэдээ бас тэрэндээ ингээд бас дотроо өөр өөрөөсөө ингээд ярьдаг болчиход байгаа шүү дээ. Тий. За яг одоо ингээд энэ ингээд үлдээ тийм ээ. Одоо ингээд дэлхийн аварга. За тэгээд энэ гоё тоглолтуудыг та ингээд яг ойдос нэгэд үзчих ингээд одоо та ингээд өөрийнхөө үзэсгэлэн зөвхөн дэлхийн аварга гэлтгөө одоо нийт одоо явж исэн нийт том юм наадмуудын талаар ингээд сурчлагын маяг юм хийгээд гоё том үзэсгэлэн гаргаж байсан уу эсвэл гаргах санаа байна уу? Ер нь 6 олимпиараа зургуулan гаргасан. Олимпиа дуусаад нэг уур амьсгал дуусахаас өмнө маш хурдан гаргаж ирсэн. Юунд Азийн наадмуудаар бас хамтарсан зургчтайгаа нийлүүлээд хамтарсан үзэсгэлэн анхдан гаргаж ирсэн. Одоо хөлбөмбөгийн дэлхийн аварга би ихлээр ном бэлж байна. Яагаад би ч нөгөө саяын энэ ташрамд хэлэхэд Монголын хэвлэл мэдээлэл буюу сайтууд хүртэл ингээд айгуу гоё хамтарч ажилласан. Энэ бас Go 24 цаг Icon 3-та. Яг энэ 3-та хаалттай шууд групп нэгээл тэд нар л бүх зургуудаа шийдсэн байхгүй. Тэгжиж тэр 3 компани бас нэг хэдэн цаас өгч шүү дээ. Манад ингээд зураг өгөөч та өөр хэвчээ тавихгүйгээр. Би 3-аас тааш хэтрүүлэхгүй хин 3 төрүүлж хандна тэднэрт нь хандчих гэсэн чинь дөрөвт нь зариг орчиж байгаа. Би уучлаарай би 3 сая төлөхгүй бол ингээ бүтэр чигт нөхч юм тэр үн зэнгүй болчихно. Тэгээ би 3 сая тал гэж хийж байгаа маа. Уучлаарай өнөрөө дараагийнх нь хамтар гээд. Гэх мэтлэн ингээ. Тэр 3 сая хин төрүүлж хандсанд нь л яж ингээ. Гөөгөө бол анханаас миний анхны олимпиас класс спонсорлж сууж байгаа. Гөөгөө орчиж байгаа юм. Тэгээ ингээ нөгөө 24 цаг Icon гэдэг тийм паблик тийм гой сайтууд ороод. Тэгэхээр би гэрээ хийсэн учраас бүх зураг ингээ Facebook-ээр ч гэдэг юм өөрөөхөө спортын зүйл талбар юм цацаад ээж болохгүй. Тэр гурав ч нөө мөнгө өгсөн юм ч одоо бас авмаар шүү дээ. Телевизийн каналууд л авдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан баг. Тэр гурав би зургууд өгөн тэр гурав мэдээгээ тавиад тэрнийхэн дараа би юугаа тавьсан ч болно. Тэгээ тэр гурав дээр тавингууд нэг талаасаа тийм нөгөө талаасаа тэд нар чинь улс төрийн том сайтууд байгаа. Тэгэхээр нэг спорт тохон сайттай баг зайцалтай юм шиг юм л тэгэл ингээл алдаг нөгөө яг түр чинь усын наадам болцсон. Наадмын зураг нь болсон. Тэгээ хөлбөмбөг ингээд 10 дугаар орчих жоох. Тэгээ айгүй баг зурж байгаа. Би нэгэн л тохирцоо учраас 6 ерөөс гарахгүй. Тэгэнгүүт манай зарим хэвлийнхэн манай зарим спорт зүйлд гахаад гамбах яга зураг оруулах. Та ер нь зураг авч байгаа юм уу? Би зураг тийш тавьчих жоох. Тэгэхээр тэр 3 сая одоо хөлбөмбөгийн дэлхийн аварга дууссан тийм үү? Тэгэхээр би хүн түмэнд анхны гэрэл зурагчингаар явсны хувьд би ийм зураг авлаа гэдгийг харуулмаар шүү дээ. Мессигийн тэр үйлж байгаа зургийг тавьмаар шүү дээ. Тэр Трамп ингээд медалийн дүүж зургийг үзүүлмээр шүү дээ. Бүгдийг авсан. Трамп тэр ингээд бүгднтэй гар ураал ингээд тэгэхээр тэр зургуудаа үзүүлэхэд бол үзэсгэлэнгээр ингээд нэг өдөр бол дуусчдаг болох хүмүүстэй хүрдгүй. Тэгэхээр би ном хийж өгч байгаа. Тэгээ номны их бэлтгэлтэй орцсон байгаа. Номоо хийгээд номныхаа нийлэн дээр шууд үзэсгэлэн гаргаж явж байгаа. Тэн дотроос нэг топ 20 30 зураг гоё заазал тавиал. Тэгэл номоо нэг номн дээр бол бүх зургууд нь 23 тоглолт бүгд орчих واخ. Одоо энэ Go дээр орсон бүх зургууд одоо таны зураг гэсэн үү? Тийм. Тэгэхээр чинь хүмүүдээ чинь гарцсангуу тавьчлаа. Харин тийм ээ би одоо ингээд ороод ингээд харахаар айгу өндөр түвшний маш мундаг гой зурнууд байна л да. Би тэгээд бас дотроо боддог гэсэн байхгүй юу? Энэ одоо ингээд эдгээр FIFA-та гэрээлэл ч юм уу аль бусны зурнуудыг авдаг гэсэн болоо эсвэл ерөөсөө бид нар ингээд мэдээл айгу баг байгаа байхгүй юу? За одоо Go ч гэсэн одоо ингээд таны зургийг оруулж байгаа гэж бас ер нь бол хэлэх хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол тавиад байсан та. Гэрэл зургийг албасар гамтаа хамтарч байгаа. Тэгтээ яг тэр тим имийг одоо хүмүүс ерөөсөө нэг одоо хүрэх хэрэгтэй тий. Одоо ингээд хаалагтай гэдэг. Тэгээ ялангуяа тэр нөгөө FIFA хөтөлж байгаа том одоо Америкийн хамгийн том зураг телевизийн хөтлөгч гэдэг бол маш том одууд байгаа шүү дээ. Тий. Тий. Би чинь бас нэг Монгол зангаараа сэргэлэнтж гүйж байгаа. Тэдэрт чинь Go 24 цаг гэсэн Америкийн барай зургийг авч байгаа. Амар том рекламч чаа. Тэгээ шүү дээ.
тэднийг бодохын сөхөө амжилгүйгээр мек өгчдөг байхгүй. Эхлээд тэр чинь аюу гоё хүүхнүүд, аюу гоё залуучууд ингээд хөдөлдөг штэ ингээд. Тэр том 70 80 мянган хүнээс ингээд хөгж өгöd идэг. Тэгээ телевизээр шууд гараад байгаа тэд нар чинь. Тэгтэн нэг эхлэхээс өмнө яг нэг паузтай үед нь зургийг авчдаг байхгүй өөртөө хажууд нь. Тэр эмхтэн юм чинь тэр од байна уу хин байна хамаагүй. Зургийг авах болохоор ингээд гоё болохоор ингэж юм ингээд. Тэгэнгүүт өө моо гэдэг ингээд эхлээд эхнийх контактыг авч байгаа. Зөвшөөрөл авч ийн гэсэн үг л дээ баг. Тэгтэн шууд өгчдөг байхгүй. Эсвэл Монголын талбайг нь надад ойрох юм юу вэ те? Эсвэл мик өгчдөг. Гайхал ингээд миний спонсороо гэж хэлэнгүүт аах гай гэж нүдэн ингээд бариах болчих. Зургийг бодож амжихгүй багт ингээс агаад буцаа авч байгаа. Тэгэл нэг зураг хийдэг. Тэр дэлхийн том од магадгүй тэр том тамирчинд барьж болох. Гэтэ яг нь болохгүй гэсэн байх юм дүрмүүд байгаа л да. Аа. Одоо чинь зурагч тэр мангар том номертой жилээд хүмүүс явдаг чинь тийм ч таахгүй. Бид нарт бүх анхааруулууд ирж байгаа байхгүй. Гарын үсэг авч болохгүй. Цуг зураг авах болж болохгүй. Одоо ингээд хэвлэлийнх бол хэвлэлийнх ингээд болохгүй юм зөрччих юм бол болоох гэж миний мандатыг болоох гэж байгаа. Тэр номер надад болоо. Надад чирүүл огт ихгүй шүү дээ. Тийм ээ. 1836 дугаартаа тийм хаанах хин ч мэддэг. Энэ дугаарыг блок гэж болох. Дараагийнх дээр очих зочноор орчдөг гэж байгаа. Тэгэхээр зэрэг нэг сахилгагүйцэн ч гэсэн хайрцаг дотор их гол болохгүй. Жижигхэн тэр нэг симхи болж байгаа нөгөө урдан 6 жилийн явсан юу туршлагаараа нэг юм яасан л. Гэвээс одоо ингээд өнөөдөр ингээд манай яриа ингээд за ингээд видео вершн те сошиал дээр ингээд подкастаар тавьдахаар ийм хүн байт юм байна гэдэг. Ер нь ийм хүн зураг дэлхийн аваргын одоо ийм зургуудыг энэ хүн авч ирсэн байна гэж зөндөө хүмүүст бас ойлголт аваад бас танаас гоё жишээ аваад магадгүй шинэ одоо зурагч нар спортын сэтгүүлж болох магадлал бас өндөр байхаа гэж бодож байна. Яг бол хүмүүст мэрэгжлийн мэдээж өөрийнхөө дуртай юмдаа ихлээд анхаарч мэрэгжлээ сонгодог тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдрийн энэ ярилцлагаар бол та бол бас олон хүүхдүүдийг олон залуучдыг яг ийм гэрэл зураг, спортын сэтгүүл, спорт хөлбөмбөг гэсэн бас тэр замд бас оруулах байхаа гэж бас би бол дотроос бодож байна. Яг тэгвэл бидний хувьд бол ингээд хөлбөмбөгийг одоо за зурагтаар үзэхээс илүү гадаа яг талбай дээр үзэх нь хамгийн гоё байдаг тийм ээ. За тэгээд тэнцэнэ үзэгтэй бүр ингээд зургийн дараад байдаг. Одоо ингээд ниси хамгийн гол нь бид нар бол тоогт үзэгтэй ингээд дээвэр сууж байгаа л холоос үзэж байгаа шүү дээ. Та бол бүр яг ингээд 2 метрийн зайтай баг ингээд таны хажуугаар бөмбөг өшөлтөй магадгүй барь бөмбөг энийг үгээр барьж авсан шүү дээ. Аль толтон дээр барьж авсан. Тэгэд миний нэг найз гэрэл зурчин тэр зургийг авцсан л байлаа. Ямар фокус гүдүүдтэй бөмбөг нэг барьж өгж байгаа. Ямар тоглолт байсан? Санахгүй байна. Дундуур л байсан нэг тоглолт. Лос Анжелес тоглолт. Дундуур л байсан. Нэг хөвгөлтэй юм ярих уу? За тэгээ. Амар ядраад онгоцнотор бол унтдаг л болцсон. Одоо би онгоцны хүн боллоо шүү дээ. Унтчаад нэг сэрсэн чинь пиг 7 номертой хүмүүс үтэй. Тэр онгоц төгчтэй. 7 номертой Роналдо нөт. Яа Португал. Фанатууд нөө билетэн тэгээд харж байгаа байхгүй. Яг тийм онгоцонд biz таарсан. Ингээ харж хоёр тал 2 7 номерт. Ингээ харж эдэлт 3 7 номертой. Тэгэхээр би хажуудлага нөхөр тоглоод өгчихгүй. Роналдогийн фэн өтөс тийм. Зургийг авах гэсэн юм. Ориг зураг. Би ч нэг өгөө дээр зургийг шигтэй. Airdrop-оор зураг сонгоод хийцэн байгаа шүү дээ. Утсан дээр хийцэн байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд нөгөөдөл гайхгүй юу. Тэгэхээр Роналдогийн ориг зургийг аваа. Би FIFA-гийн зурагч юм гэтэл чугаал үзсэн. Хэм уу гал. Тэд чинь $10,000 богдгүй $20,000 билет аваад үтчихсэн гарууд. Гэтэ очихдоо нэг сюрприз гэрийнхэнтэй найз нартай гайхуулах юмтай очимэр шүү дээ. Тэнгүүд нөгөө ориг зурагч ингээд задахгүй нөгөө нүднийхэн баг сормоос надсан тийм. Роналдогийн тийм дүрмэг. Ваа. Тэгээд танд яаж ингээд эргэж мөнгөлөх юм уу гайхаад. Хөөе при. Гав. Видео яваа. Цааш ингээд хамт амжаад явцсан юм ингээд би ихний хоёрцсан Airdrop-оор өгөхгүй. Онгоц руу очирсан. Онгоцон дотор шүү дээ. Ингээд Роналдо нөө пэд ингээд зогссон. Airdrop өнгөрөнгөө дараагийнх нь Airdrop өнгөрөнгөө бид ч дамжуулж авахгүй байхгүй надаас авах гэдэг шүү дээ. Тэргээ бичлэг хийж авч ин тээ. Тэгээд Airdrop Роналдогийн пэнүүд Роналдынхаа зургийг авч байгаа учраас өнгөрөх гэдэг ахаад нэг байна. Өөр ямар ч өөр гэж 2-3 гадаас сонголт. Хойлоо өнөөдөр Роналдогийн шинэ зураг тоглох байлаа. Бид нар чинь ингээд эхний ажруудыг өнгөө гэж байгаа шүү дээ. Дараагийнхнууд нь өндөө нэг тэр орон нутгийн хамгийн эм тонцлогоор явж байгаа шүү дээ. Хүүгчтэй гэдэг. Тэр чинь бүх юм нөгөө картон шууд завдаг усаар хөтлөж авдаг. Юугаар яадаг.
дивний бүгд юм байдаг. Надад карт авдаг. Мань чи хамгийн том цэцлэгэр явж хамгийн зардал хэмж явж байгаа юм чи нөгөө ломтдаг юм. Нөгөө сүүлийн очрох чинь пиам явчихчих. Надад тэгээ бэлэг өгөх гээд. Босмос болсон пиам байсан. Айгуу төвчтэй. За үнэхээр сонирхолтой байна. Тэгээд манай цагийн цаг нь дуусчлаа. Тэгээд дараагийн подкастт таныг дахиад өрөөдөхөө. Таны цагийн зав халж байгаа дахиад дөндөө олон юм яриа. Одоо Катарыг ярмаар нь Оросыг ярьж байна. За окей, тэгээд энэ хүрээнд өнөөдрийн channel-ийн спортын сэтгүүлч Гамбах маань хүрэлцэлд маш их баярлалаа. За тэгээд Монголын хөлбөмбөгийн яг хөлбөмбөгт бас маш их том хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье.